яах юм бэ? Бид нар бол дандаа ингээд нэг дээд сургууль төгсөөд эсвэл ямар нэгэн сургууль соёл төгсөөд ажил хийгээд цалиндаа хүрчих юм бол хоолндоо хүрчих ингээл болоо гэдэг нэг ойлголттой байлаа шүү дээ нэг хэсэг сая. Тэгээд тэр бол ерөөсөө аль өнгөрсөн саяхан болтол ингээ үргэлжилж байсан ойлголт. Тэгээд тэр маань ер нь ямар байгаа вэ? За зарим сайн ажил хийжсэн хүн маш сайн тэтгэвэр мэтгэвртэй болж болно. Гэтэл тэр хүн тэр тэтгэвэр нь тэр хүнтэйгээ хамт дуустдаг тийм үү? Хөрхи нөхөр наачаад өгсөн эхнэрт нь өгчий. Дараа нь хүүхдүүдэд нь өгчий гэдэг гэдэггүй шүү дээ тэр мөнгөийг нь тийм. За тэгэхээр унтаж байхдаа мөнгө олдог аргыг олоогүй хүн бол одоо хүн хөтлөө нэг ажиллах хэрэгтэй. Би за юу гэдгийг 80 хүрчлээ. 90 хүрч магадгүй гэх. Тэгээд би 80 хүрсээр ажил хийхгүйгээд тэр 10 жилд нь одоо ямар мөнгө төгрөгөөрөө амьдрах болох вэ тийм үү? Тэгэхээр өгсөн өгтлээ нөгөө нэг ажил хийж л чардаж ажил нөгөө хүн чинь амьд байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл унтж байхдаа мөнгө олж ирдээдэг юм системийг олоогүй бол одоо ийм байдал хүрнэ гэж энэ алдартай хөрөнгө оруулагч Warren Buffett гэж хүний хэлсэн үг байдаг. Тэгэхээр ягаад энэ үгийг би онцолж яах вэ гэхээр атоми бол одоо энэ систем нөгөө бид нар бол одоо бүгд энэ системийг бариад авчихсан хүмүүс байна. Тэгэхээр энэ системээ сайн ойлгоод системдээ байгаад байвал бид нар сүүлдээ зүгээр унтчихэж болно. Тэгэхэд мөнгө орж ирж байдаг болох юм аа. Тэр нь яагаад унтчихсэн ч мөнгө орж ирдэг энэ төр тухай бол дараа нь Sales Master Арен Заяагийн атомигийн маркетингийн төлөвлөгөө энтрийг ярихад бол бас гарна энэ дээр ойлгомжтой байна. Тэр манай бүтээгдэхүүнүүдийг тайлбарлаж байгаа хүмүүсийн ярианаас ч гэсэн ойлгомжтой байна. За тэгээд тэгтэл одоо ер нь бид нар ч ингээд нэг 90-ад онд ер нь дэлхийн хүйтэн дайны үе дууслаа гэж ойлгоод одоо л нэг бараг л бүхэн төлөвлөлтөнд жаргалчих юм шиг бодоод байсан чинь үгүй маш тийм тогтворгүй ойлгомжгүй тийм 90 үе ер нь ирж байгаа юм байна гэдгийг Америкийн дайн судлалын хүрээлэн гэдэг газраас ер нь тийм байдал ирлээ гэж тэгж тодорхойлж ирсэн байсан байх. Тэгээд тэр нь яг надад болж байгаа. Тэгэхээр энэ соёлоодыг одоо бид нар даван туулахад жишээлбэл хамгийн түрүүн өртдөг хүмүүс нь нөгөө нэг хөдөлмөрийн орлогоор л амь зуудаг хүмүүс жишээлбэл байдаг. За тэгэхээр энэ тэр VUCA гэдэг нь болохоор volatility, uncertainty, complexity, ambiguity гэдэг нь хоёр утгатай энэ нэгээс олон утгатай энэ юм хэлдэг байхгүй. Тэгэхээр эдний өгнүүдийн эхний үсгээр ингээ VUCA гэж бичиж байгаа. За тэгэхээр энэ орчнууд бол ямар байдлаас үүсдэг вэ гэхээр технологийн орчин өөрчлөлт одоо жишээлбэл AI гэдэг ингээд хамаг сая CX хэллээ тий автоудыг центр хэрэггүй болж байгаа юм гэдэг. Тэр химэл аюу ухаан гараад ирж байна. Энэ маш олон 2030 он гэхэд дэлхийд дээр 400 сая хүн ажилгүй болох энэ төр таамаглал байна. Тэгээд геополитикийн зөрчил одоо ингээд Иран, Израилийн дайн болонгууд нефтийн үнэ өсөхөд тэгээд дэлхийд тэр зэгээрээ анхаарах энэ байдалд орж ирж байгаа тийм. За эдийн засгийн хямрал их чинь 8 онд болж байсан ямар юм болж байгаа. Ковид гэж айхтар юм гарч ирэнгүүт тэгээд ер нь ямар ч дайн тулаанаас илүү хүн төрөлхтнийг ер нь зогсоох шахсан. Тэр ийм асуудлыг бол ийм нөхцөл байдлуудыг энэ VUCA чинь нөгөө яг ингээд тодорхойлж байдаг юм байна. За тэгээд түрүүн саяхан үедээ амжилттай актер өнгөрсөн одоо ханагт болсон юмдаа явж явах замдаа ингээд мэдээнүүд үзчихсэн чинь зүгээр бациг байсан. Энэ юу гэхээр Америкийн хамгийн том хоёр компани Coca-Cola, Walmart гэх компаниудын захирлууд нь огцорж байна. Яасан гэхээр химэл аюу ухаан гараад ирсэн топ захирлууд гэдэг бол аимшигтай үнээр цалин авдаг. Тэгэхээр тэр зэгээрээ ч яг компани энэ сайн авч явдаг л тань. Тэгэхэд тэдний тэр арга стратеги, тэр төлөвлөлт, менежмент ийм юмнуудыг бол одоо химэл аюу ухаан нэгэнд хийж болцдог цаг үе ирсэн учраас тэр том захирлуудын хэрэг алга ийм хоёр захирал огцорж байгаа юм байна. Ерөөсөө саяхны мэдээ. Тэгэхэд энэ нөгөө VUCA нөлөөлөлд орж байгаа гэсэн баггүй тийм ээ. За тэгээд энэ Сөүлийн үндэсний их сургуулиас ингээд нэг ийм таамаглал гаргасан байт юм байна. 2009 он 90 он гэхэд одоо нийт хүн амын 1000-ны 1%
тэд нар хэн бэ гэхээр платформ эзэмшигчид жишээлбэл одоо Facebook-ийн эзэн, Google-ийн эзэн ч гэдэг юм уу ингээд цөөхөн платформ бизнесийн эзэд нь л одоо баян чинэлгээ хിവэрэ үлдэнэ. Бас платформыг ашигладаг хүмүүс, одууд, YouTube одууд гэдэг юм уу ийм хүмүүс 2% эдгээр бас ажил орлоготой цалинтайгаар хിവэр одоо цалин явах уу ер нь орлоготой хിവэрэ байгаа байна. Бусад 99,997% буюу бараг л тэгээд бүх хүн л шүү дээ тийм. Эдгээр үгээгүй ядуучууд парилтаарууд болно гэсэн ийм таамаглал байд юм байна. За тэр 90 он хаа байсан ингэж бодож итэл тэр 90 биш одоо энэ нааштай 50 он болсон гинэ. Ер нь 50 он ийм болох магадлал байна. Магадлал гэдэг бол яг өнөө болчихгүй ч гэсэн зүгээр нөгөө нэг хүн шоо хаяад тийм ээ тэгэх гэж байгаа биш шүү дээ. Энэ чинь маш их шинжлэх ухааны судалгааны үндсэн дээрээс зүй тогтолцоодыг задан шинжилгээ хийж гаргадаг юм ойлголтоор ийм байдал болж байна. Тэгэхээр Роберт Кийосаки гэдэг хүний Баян аав ядуу аав гэж ном байгаа. Тэрэн дээр болохоор одоо сая нөгөө уламжлалт аргаар нэгдүгээр сургууль төгссөн нэг газар ажилд орсон бол тэгэл хоорондоо хүртсэн гэдэг ойлголттой хүмүүс байдаг байсан. Тэд нар бол одоо болцсон гэж ойлголттой байсан бол тэд нар бол цалингаар амьдардаг ажиллаж байхдаа юу яа арт авал эмгэг хэвтэн энэ гэх юм бол нөгөө цалин байх болцдог шүү дээ. Энэ бол нэг хүн амын 95% байдаг мөртлөө дэлхийн нийт баялагын 5 орчим хувийг л тэр хүмүүс эзэмшдэг юм байна. Гэтэл тэр нөгөө платформ эзэмшигчид, том оруулагчид тэр юунаас болоод системдээ өөрөө орж ирж байгаа орлоготой идэхгүй байсан ч буюу удажсэн ч орж ирж байгаа орлоготой хүмүүс нь яг нь Кийосакийн энэ номыг бичиж явах үеийн таамгаар бол нийт хүн амын зөвхөн 5% нийт дэлхийн баялагын 95% эзэмшиж байгаа гэсэн ийм таамаг энэ номд гаргав. Тэгтэл Atomic компани 2009 онд байгуулагдсан. Тэгээд маш шудраг зарчимтай хүнийг ашигладаггүй. Atomic бол одоо гэдэг нь энэ системийг зохиосон одоо компани бол одоо систем та нар бүртгүүлээд ороод ID-тай болсон бол энэ бол Atomic систем болсон. Энийг хөгжүүлээд явах юм бол нөгөө унтчаалтай орлого олдог энэ системийг олоод авчихсан гэсэн үг байна. Тэгэхээр Atomic болохоор хэрэглэгчдийгээ бүгдийн амжилтанд хүргэнэ гэдэг ихэнд гарсан тэр компанийн танилцуулга видеон дээр гарч ирсэн. Хувь хүний чадвар, мэдлэг, боловсролоос үл хамааран хүн болгон амжилтанд хүрэх буюу хүн болгон орлоготой болдог системээ гэж гарч ирсэн. Тэрийг бол одоо ингэж 9 он байгуулагдсан. Өнөөдөр ингэж гадаадын 26 орнд буюу Солонгос улсад байгуулагдсан чинь тэрнтэйг нийлээд 27 оронд Atomic систем гэж ажиллаж байна. Монголд орж ирсэн учраас бид нар одоо энийг бас ингэж хийж байна. Тэгээд Atomic гэсэн юу юм бэ гэхээр одоо энэ Android юуны хардвер системүүд дээр бид нэг утсан дээрээ энэ системийг татаж аваад ажиллах боломжтой. Нөхцөл одоо бидний гарт ороод ирж байгаа гэсэн үг. Бид нар энэ бүх юм удирдах ингээ явна. Тэгээд тэр маань юу юм бэ гэхээр хувийн платформ. Одоо нөгөө цөөхөн платформ эзэмшигчид баян байхад магадлалтай байна гэсэн бол одоо бид нар бүгд платформ эзэмшигчид болчихж байгаа. Платформ эзэмшигчид хоорондоо холбогдоод бүгд их одоо тийм амжилтанд хүрэх боломжтой байна. За тэр платформ дээр маань яг үхээр дэлгүүр байгаа. Дэлгүүрээрээ эрүүл мэндийн гол сайхан ингээд гэр ахгүй гэдэг хувийн арга цэвэр энэ бүх зүйл рүүгээ ороод бид нар өөрсдөө хэрэгтэй үедээ хэрэгтэй юм худалдаж аваад авах боломжтой ингэж харагддаг утсан дээр байна. Тэгээд мөн бага байгуулаад бага удирдах хоёрын системтэй гэж сая ярьжсэн мөн маркетингээр бас гарна. Тэр нь одоо голын хүн болохоор ингэж хоёр дэшээ хоёр баг үүсгэж ингээд явсан. Энэ дээр ингээд сая утсан дээр платформоор бид нар бүх юм удирдах явчих юм боломжтой байгаа. Тэгээд багийн гишүүд маань хэдэн хүн хаанаас ямар орсон хэдэн бизнес гишүүн гэдэг ингэж харагдаж байгаа. За тэгэхээр одоо ингэж Atomic нэгдээд ийм платформ эзэмшээд ингээд системийн эзэн болдог учраас бид нар Atomic хийх ёстой байна. Яагаад Atomic сонгох ёстой вэ гэдэг шалтгааныг ярьж байгаа шүү дээ. Тэрний маань нэг шалтгаан нь одоо ингээд бид нар энэ системийг ер нь барьж авах хэрэгтэй байна. Тэгээд бүх
реформ эзэмшигчид ингээ хоорондоо холбоотой. Тэгээ бүгд хамтын хүчээрээ ингээд одоо юм гайхамшигтай зүйлийг бүтээдэг. За тэгээд тэгвэл энэ Atomic ямар компани юм бэ гэхэд саяын тэр олон бидний өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийг хамгийн орчин үеийн компани, хамгийн шинжлэх ухааны технологийн дэвшилтэд аргаар ажилладаг компани үйлдвэрлэдэг. Энэ Cornell компани гэж уг нь Америкийн компаниас одоо энэ бүрэн солонгосын компани болчихсон. Дэлхийн хамгийн шилдэг одоо юм гоо сайхны бүх брендийг үйлдвэрлэдэг компани байна. Ардаа ийм мундаг компани. Зөвхөн энэ Cornell-ийн хамгийн сүүлийн үеийн олд амжилт технологийн гайхамшигыг шингээсэн бүтээгдэхүүнээр Atomic компани болоод гэсэн үг. За тэр өшөө одоо энэ доор энэ танд болохоор Солонгосын цөмийн эрчим хүчний судалгааны хүрээлэн гэдэг жинхэнэ улсын хамгийн мундаг шинжлэх ухааны судалгааны хүрээлэн байгаа. Энд тэр Cornell компани хоёр бүтээгдэхүүний загвар, дизайн, орц, найрдаг, эрүүл мэнд бүх юмд сайн байх талын жоруудыг боловсруулаад энэ Cornell BNH буюу Cornell гоо сайхны эрүүл мэнд гэдэг энэ үйлдвэрлэж байгаа юм. Бидний энэ All-Side Sound шампунь бүгдийг Cornell BNH гэдэг үйлдвэрлэж байгаа. Тэгээд одоо энэ яг айгу бүдэг нэг зүйл байна. Саяын Cornell компанид дэлхийн том брэндүүд бүгд юмаа захиалгаар Cornell-ыг гуйж хийлэгдэг. Lancome, Laneige, Sasa, Isuzu, Oriflame, Chanel, L'Oreal бүгд эдгээр ингээд бүтээгдэхүүнээ хийлэгдэг. Тэгээд өөрийнхөө брендийг брэнд нэрээ тавиад ингээд зарж байгаа. Тэгээд дээр нь одоо Америкийн супер одууд хүртэл өөрийнхөө нэрээр ингээд косметик гаргаад жишээлбэл Kylie Jenner гэдэг Kardashian-уудын нэг охин байгаа шүү дээ. Тэр хүүхэн чинь хэдэн зуун сая дагагчтай. Тэр өөрийнхөө нэртэй косметик Cornell-аар хийлгэж байгаа. Тэр бол бас мөнгө төгрөгийн байгуул чинь хамгийн сайн компаниг өөрөө нөгөө нэг олоод хийлгэж чинь тэгэхэд Cornell-аар хийлгэж байна. Тэгэхээр энэ шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг шингээж бүтээгдэхүүнээр хийлгдэг уламжлалт технологитой хослуулаад ингээд маш сайн бүтээгдэхүүн хийдэг учраас бид нар Atomic сонгох хэрэгтэй бас нэг шалтгаан маань нэ. За тэгээд энэ маань бас маркетингийн төлөвлөлт дээр гарна. Atomic хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн хямд үнээр нийлүүлдэг. Тэр том Аа гэхэд чинь 11,000 төгрөг байгаа 200 грамтай. Тэгэхэд 75 грамтай Аа 12,000 гаруй төгрөгтэй л манай дэлгүүрүүд ингээд байж байгаа. Тэгээд энэ үнэлэхгүй цанаар үнэлэхгүй үн гэдэг бол Atomic-ийн гол философи байгаа. Энэ зарчмаа бол байнга баримтлаж ирсэн хязгаарч энэ зарчмаасаа буцахгүй компани. За тэгээд энэ өдөр тутмын хэрэгцээ бүтээгдэхүүнийг хийдэг учраас одоо өнөөдрийн хүмүүс чинь агуунаасаа гараад хэдэн мянган жил болчихлоо шүү дээ. Одоо агууд нэг цагт унгаас амьдны мах нэг урсж байгаа гол хоёроос нэг ус бодлогчаад явж явах болдог байсан бол одоо бид нар энэ All-Side савн шампунь юмгүйгээр бол одоо орчин үеийн хүн амьдрал цатаар энэ бүх юу байгаа учраас хүн төрснөөс дуустлаа энэ бүтээгдэхүүнүүдийг л хэрэглэх болно. За тэгээд энэ онлайн дэлгүүрт маань юу байна гэхээр эрүүл мэнд гоо сайхан хувийн хариу зүйл хүнс гэр ахуй цагаан бараа ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо хувь цонор за тэгээд энэ бүх зүйлүүд бол байгаа. Тэгээд зарим бүтээгдэхүүнүүдийн зураг нь байна. Тэгэхээр ингээд бидний өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийг хамгийн өндөр чанартайгаар хийж хамгийн боломжийн үнээр нийлүүлдэг учраас бид нар Atomic сонгох хэрэгтэй бас нэг шалтгаан маань юм байна. За тэгээд Atomic компани болохоор ингээд энэ 2009 онд агуулсан гэдэг түрүү танилцуулгын дээр гарч ирсэн тийм ээ. Тэгээд 17 он гэхэд 8 жилийн дотор 1 тэрбум Америк долларын борлуулалт хийсэн. Энэ нь болохоор тэр бусад Amway гэдэг юм уу, Oriflame гэдэг юм уу, бусад энэ шууд худалдааны компаниуд дотроо байгаагүй юм рекорд амжилт юм байна. Ерөөсөө бүр рекордын амжилтанд 8 жилийн дотор хүрсэн. Тэгээд одоо 21 оны байдлаар 17 онд 1 тэрбум хүрчээсэн бол 21 он гэх чинь ингээд
2 тэрбум 200 сая Америк долларын борлуулалт болоод ингээд явцсан. Нөгөө ковид-ийн тэр бүх эдийн засаг унсан зарим компани уналтгүй нэг хэвээрээ байсан бол тэрийг маш том амжилт гэж үзчихсэн бол одоо ми зүгээр юу ч болоогүй шиг өсөж ингээд явцсан. Ийм найдвартай компани байгаа маа. Тэгэхээр ийм олон янз бүрийн сорил цаг хугацааны нөхцөл байдлын энэ дэгэн доогоонд өртөдгөө ингээд амжилттай явж байгаа найдвартай компани учраас бид нар бас ингээд найдвартай гэдгийг ингээд орчин үеийн бүх шинжлэх ухаан одоо энэ задлан шинжилгээний аргаар үзэхэд энэ компани бол 100 жил бүр ингээд энэ хэвээрээ байна гэсэн юм магадлал таамаглал бол бас байгаа. Тэгээд тэрийгч ерөнхийлөгч бол дандаа ярьж байдаг. Тэгээд 100 жилд найдвартай ажиллана 100 их найдын борлуулалт хийх компани гэж хэлдэг. Тэгээд энэ атомын сонгох шалтгаануудыг ярихад энэ хэдэн ийм гол бүтээгдэхүүнээс нь дурдахгүй байхын арга байхгүй. Энэ химийн гайхамшигтай бүтээгдэхүүн байгаа. Бүтээгдэхүүний танилцуулга нь явна мөн. Тэгэхээр энэ сая 25 оны эцсийн байдлаар борлуулалт нь 3 их найд солонгосын хуваанд хүрсэн. 25 оны дээр бидний гардаг видеонд би нэг зогсоогоод хэлэх гэснээр тэгээ өнгөрөөц. Тэн дээр 2 их найд гарна хувааны борлуулалтанд хүрсэн гэдээ явж исэн бол 25 оны сүүл гэхэд 3 их найд хувааны борлуулалтанд хүрсэн. Тэр мөн нөгөө танилцуулга видеонд 23 патенттэй гэжсэн олон улсын юм 28 патент одоо 25 оны эцсийн байдлаар ингэ авчихсан. За тэгэхээр энэ хин ч гэсэндээ нэг юм сайн юм хийгээд ингээд энэ аюу сайн шүү гэдээвэл за тэрэнд зарим хүн итгэж магадгүй. Гэтэл тэр үнэхээр тэр бүтээгдэхүүн ямар яаж сайн байгаа юм бэ гэхэд тэрийг энэ солонгост хийсэн байхад Америк, Япон, Хятад, Орос бүгд өндөр хөгжилтэй орнууд Герман бүгд энэ патент өгж яана гэдэг чинь үнэхээр хүлээн зөвшөөрж байгаа хгүй. Тэгээ олон улсын 28 патент авсан. Тэгээ ер нь бид нар уухад биеинд хүн болгон мэдгдлээ энэ маань сайжрлаа тэр маань сайжрлаа гэж ярьдаг. Тэгээ үнэхээр энэ сайн бүтээгдэхүүн гэдгийг нь одоо батлах зүйл бол дандаа тийм шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа ийм патентуудаар батлах юм аа. За тэгээд энэ бас нэг гайхамшигтай бүтээгдэхүүн бол одоо энэ дэлхийн хүүхнүүдийг уулга альтуулж байгаа энэ гоо сайхны набор болохоор мөн тэр 25 оны танилцуулга видеон дээр 100 тэрбум ванаас давсан орлоготой гэж танилцуулж ирсэн бол 25 оны сүүлээр 1 их 80 ваны борлуулалтанд хүрчихсэн. Энэ болохоор ингээд таны насыг ухраана гэдэг бүтээгдэхүүн шүү дээ. Арсны хөгжүүлэлтийн шинж тэмдгүүдийг алга болгодог. Тэгээд маш гоё идэвхтэй тааламжтай. Одоо энийг сүүлийн үед эрэгтэй хүмүүс их нэртэйгээ булаацалдаад түрхээд байдаг болсон гэж. За тэгээд энэ нааныг одоо энэ шүүсвэн энэ бол бас гайхамшигтай бүтээгдэхүүн байгаа. Энэний талаар танилцуулга видео бид нар цаг гаруул бас үзнэ. За тэгээд энэ атомын системд ажиллахад хүн болгон тэгш боломжтой. Бусад маркетинг болохоор азар ч юм уу яагаад гэдгийг төрүүлээд орчихсон нэг хэдгээр хүмүүс олон хүн орох тусам төрхүүлээд баяжаад явдаг бол атомыг тэгдэхгүй. Тэр төрүүлж орсныхоо зоргоор маш өндөр их мөнгө авах хэрэгтэй болцлыг нь бол хангачаад байгаа хүнийг яг нэг тодорхой төвшөнд энэс дээш нөгөө мөнгө авахгүй ингээд хязгаарлалцахаар бусд нь гүйцээд одоо энэ тэр нэг тавцан дээр гараад ирэх жишээлбэл боломжтой. Тэр нь сая манай CXT ярьдгаар тэр 5-аас 10 жил хүрэхгүй хугацаанд ингээд тэр төвшөнд хүрэх боломжтой гэж ярьдаг нь бол энэ байгаа юм. Тэгээд тэр нь Монгол мөнгөөр сарын 250 сая төгрөг сарын штэ олох боломжтой. Дараагийн маркетингийн танилцуулга дээр энэ гарна. Тэгээд бид нар ингээд энэ sales master, diamond master гэдэг дээшлийн imperial master гэдэг цал бараг crown интересэл тэр 250 сая төгрөгөнд хүрч байгаа. Тэгээд энэ шатны тэр дээд талын тэр суудлын дээр очиж суухад бол 5-7 жил шаардлагатай гэж байна. Тэгэхээр бол хүн болгон энэ шудраг системээр ажиллаад хүрэх боломжтой байгаа. Тэгээд энэ хөв хөлийн мэдлэг чадвар боловсруулалтаас үл хамааран хүн болгон амжилтанд хүрдэг.
Тэгээд маркетингийн сүлжээний маркетингийн түүхийг шинээр бичиж байгаа энэ компани тэгээд энэ шууд худалдааны энэ компаниуд дотор маш богино хугацаанд дотор топ 10 компанийн жагсаалтын дотор ороод ирсэн компани байгаа. Тэгээд хэрэглэгч төвтэй менежмент буюу хэрэглэгчдийн төлөө бүх зүйлээ хийж яадаг ийм менежменттэй компани байгаа. Ийм цагийг 3 жил дараалан авсан жинхэнэ платформ бизнес нөгөө унтж байхдаа олдог систем буюу платформ эзэмшигч болгодог гişүүдийг ийм системийн орлоготой болгодог учраас энэ маань бас ингээд автомыг сонгох бас нэг шалтгаан аа. За тэгээд энэ өнөөдөр бүртгүүлээд гişүүний ID-тэй боллоо. Тэр маань ингээд маш их мөнгө авдаг болоод надтай цуг дуусчихгүй өвлөгдөж үлддэг байгаа. Энэ нь болохоор дараагийн тэр маркетингийн танилцуулгатай яригдах учраас тэгээд тэгээд одоо тэр өвлөгдөж байгаа бид нар ганцхан өөрөө л одоо баяжих гэдгүйгээд авах биш. Бидний атомыг сонгох ёстой хамгийн том шалтгаан маань болохоор хайртай хүмүүс биднэрт байгаа учраас л хийх ёстой байгаа юм. Нөгөө түрүү би хэлжсэн тэр нэг хүн сайн тэтгэвэр авдаг байлаа гэхэд тэр тэтгэвэр чинь тэр хүнтэйгээ дуустдаг бол атомын орлого бол 3 дахь үеийг хүртэл нь өргөдөг буюу хайртай хүмүүстэй бид маш том өвлөлдөх боломжтой байгаа. Тэгээд манай компани болохоор жил болгон ураа гаргадаг. Тэгээд энэ 26 оны ураа нь болохоор түргийн шийдвэр гаргаад бүгдээрээ дайраад ороо гэдэг юм ураа байгаа байхгүй. Тэгэхээр